Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ орондоо ороод намайг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Улаан малгайт. Эрт цагт нэгэн бяцхан охин байжээ. Хацан гэрэлтэж, хацар нь бумбайсан игдүүтэй хөөрхөн ач охиндоо имээ нь их хайртай гин. Имээ нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлгэлжээ. Малгайн түнд зогсон гэдэг нь гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг тоцгоныхан бүгдээрээ улаан малгай та хэмээн дуудах болчихно. Нэг өдөр ээж нь хуушуур хайраад улаан малгайтыг дуудаж "Миний охин энэ хуушуур савтай сүг имээдээ аваачиж өг. Болгоомжтой яваарай. Замаасаа гарч болохгүй шүү." Имээгийнхээ амар мэндийг асууж имээгээ сайн асраарай гэж захив. Улаан малгайд "За ээж, санаа зовлтгүй. Загсан үгнээс тань би гарахгүй." гэд ээжтэй өнсүүлээд замдаа гарчээ. Эмээгийнх нь тосгоноос холгүй ойд байдаг юмсан ч охин ойн замаар алхаж явтал гинэт урдаас нь чон гараад иржээ. Улаан малгайд чоныг догшин аратан гэж мэдэхгүй тул түүнээс огтхон ч имээсэнгүй гин. Чон их л ийдгэр. "Өглөөний минь хүргэе. Улаан малгайт минь чи иймэрт хаа хурч яваа юм бэ?" гэж асуув. "Имээгэндээ очие. Энэ халуун хуушуур шинхэн сүг имээдээ аваачиж өгч биеийг нь тэнхрүүлэх гэсэн юм" гэтэл. "Улаан малгай та имээгийнх чинь хаана байдаг юм бэ?" "Яана, имээгийнх нь гэрийг тэгээд хамаагүй асуучихж байгаа мó? Одоо улаан малгайд имээгийнхээ гэрийг заагаад өгчвөл яана тийм ээ багшаа?" "Харин тийм ээ." Өөдөөс нь улаан малгайд "Айд байдаг юм. Эндээс холгүй. Тэр тэнд 3 том царс модны нөмөрд харагдаж байгаа маш том байшин гэд боддоо. Манай эмээгийнх байхгүй юу?" гэд хилчгдэг байгаа. "Яана багшаа, одоо тэгэхээр чин эмээгэнд нь чон очоод идчих орчуул яах юм бэ?" Чон арга ухаан сэлж эмээ охин хоёрыг залгиж орхих юм шүү гэж бодож байжээ. Тэгээд охины урдуур хойгуур хэрэн явснаа чон "Улаан малгай та жаахан хүллээ. Урдаас чинь тосон алаглаад байгаа цэцэгсийг хараач. Чи тэднийг огт анзаарахгүй юм. Ойн шуудын жиргэгч сонсохгүй байх юм. Яг сургуультай явж байгаа юм шиг нэг л замаар гэлтрээд байвал ойд хичнээн хөвгөлтэй сайхан байдгийг олж харж чадахгүй шүү дээ" гэжээ. Улаан малгайд ч эргэн тойрноо анзааран харж гин. Уургах нарны туяа моддын чөлөөгөр асгаран бүжээд л өнгөнгийн цэцгэс өөдөөс нь мишээж ганхаад л үнэхээр үдсгэлэнтэй сайхан харагдсан. Улаан малгайд замаасаа гарч цэцэг түүж эхэлжээ. "Яана багшаа, тэгээ замаасаа гарч чинь эмээгэндээ очих гэж байсан нөгөө төлөвлөгөө нь нурчих юм биш үү? Эсвэл харанхуй болоод төөрчих юм биш үү?" "Харин тийм ээ. Төөрчвөл яана тийм ээ." Нэг цэцэг тасдаж аваад өндийхэд дахиад цаана нь бүр гоё цэцэг харагдах юм гин. Охин ийхүү цэцэг түүсээр ойн гүн рүү ороод явчихжээ. "Яана багшаа, ойн гүн чинь амар штэ. Харанхуй болчвол яах юм бэ?" Чон энэ завшаанд эмээгэнд нь амжиж очоод хаалгыг нь тогшоход эмээ нь "Хэн бэ?" гэж ядрангуй дуугаар асууж гин. Чон дуугаа нарийсган "Улаан малгай байна. Танд халуун хуушуур шинхэн сүв авчирлаа. Үүдэ нэгэж" гэхэд эмгэн "Эвэ. Охин минь ирч гэж хаалганыхаа бариулыг доош нь сайн дар. Эмээд нь босгоч тэнхэл алга" гэжээ. Ингээд л чон хаалгыг нээж ороод эмгэний орлог харин очиж хүй гэхийн завдалгүй хөөрхий хөгшнийг залгичгаж гин. "Яана багшаа, залгичглаа штэ. Эмээг нь идчихлээ штэ. Одоо яана." Тэгээд хувцас малгайг нь өмсөж очоод оронд нь орж хөвтээд хөшгийг нь татаж гин. Яг энэ үед ойд хууль салхит игдэж модод шуугих чимээнээр охины сэтгэлж айдас төрж "Эргэж замдаа ороод эмээг ирэхгүй яаран явъя" хэмээн яаран алхажээ. Эмээгээндээ очиход үүд нонгорхой. Гэрт нь орвол ямар ч чимээ аниргүй байх юм гин. Улаан малгайд орны өмнө очиж хөшгийг нээвэл эмээ нь малгайгаа дугтуулж тавьчаад нэг л хачин байдалтай хэвтэж байх юм гин. Улаан малгайт эмээгээсээ
Пүүх! Эмээ, таны чих чинь яагаад ийм том болчихсон юм бэ? Хэмээн асуув. Чиний ярихыг улам сайн сонсох гэж л тэр шүү дээ. Тийм үү? Таны нүд яагаад ийм том болчихсон юм бэ? Чамайг улам сайн харах гэж. Тэгвэл гар чинь яагаад ийм том байгаа юм бэ? Чамайг сайн барьж авахын тулд. Юу? Эмээ, ам чинь яагаад ийм даргуур том байгаа юм бэ? Чамайг л төвгүйхэн залгих гэж хоп. Ингэж ирээд тэгээ залгичж байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Ингэж хэлэнгүүтээ чон эмэгний орноос огл өвсрөн харайж буугаад улаан малгайтыг ухсгийн залгичж. Одоо яана багшаа, одоо яана. Залгичлаа штэ. Ховдог саарл инхүү хомхоо хүслээ биелүүлж муухай дуугаар хөрхрэн унтжээ. Тэр үед байшингийн дэрэгдэр өнгөрч явсан анчин чангаар хөрхрөхийг сонсоод гэрт нь орж. Ёо, ашгүйдэ багшаа, одоо аврах бах та. Харин яах юм бол? Чон эмэгний орон дээр хөрхраад унтж байхыг анчин хараад бууга гарган буудах гэснэ. Хөөе, эн чинь арай эмэгнийг залгичих юм биш байгаа. Тэгвэл аврах хэрэгтэй штэ гэд буудхаа болж хутгаа гаргаж ирээд гидсийг нь зүсжээ. Гэтэл дотроос нь улаан малгайд эмээ хоёр нь гарч ирвэн. Улаан малгайд самбаачлан гүйж очоод чонын гидс нь хит хитэн чулуу авчиж хийжээ. Амжинж амжиж гидсийг нь ойж гин. Чон сэрээд зүгтах гэсэн боловч хүнд чулууга даасангүй шургаж унаад өгчихж. Ёо, ашгүйдэ багшаа, би бүр хичнээн их айва. Одоо тэгэхээр охин эмээ хоёр аюулгүй болсон гэсэн үг үү? Тийм биз дээ агшаа? Тэгэлгүй яах вэ? Эмээ нач охиноо харангуутаал тамир тэнхээ орон босож ирээд тэрвэрлдэн уулзаж баяр хөөр болж гин. Тэр цагаас хойш улаан малгайд ээж минь болохгүй л гэсэн бол ойгоор явахдаа ер нь хаашаач явсан замаасаа юусаа гарч болохгүй юм байна шүү гэж бодох болсон гин. Хөөх, ямар сургамжтай үлгэр вэ багшаа? Би эндээс зөндөө юм сурлаа. Тийм үү? Чи юу сурсан бэ? Нэгдүгээрт ээжийнхаа хэлсэн замаас гарч болохгүй шүү гэсэн үгэнд орохгүйгээр замаасаа хазаах юм бол чон гарч ирэх магадлалтай юм байна. Хоёрдугаарт гэвэл замаасаа танихгүй хүнтэй юм ярих юм бол хав гэж залгичих магадлалтай юм байна. Тэгэлгүй яах вэ? Мөн эмээгийнхаа гэрийг болон өөрийнхөө гэрийг ч гэсэн танихгүй хүнд зааж өгч болохгүй нэ шүү дээ. Ийм сургамжтай олон зүйлийг зааж өгсөн гоё үлгэр байгаа. Нээрээ багшаа, би бас нэг юм сурсан юм байна. За юу сурав? Энэ хорвоо дээр бас дандаа муу хүн байдаггүй. Бас сайхан сэтгэлтэй анжин шиг хүмүүс ч гэсэн байдаг учраас итгэх хүнд итгэх итгэлээ бас алдаж болохгүй юм байна шүү гэдэг зүйл сурлаа. Ястаа гоё үлгэр байна шүү, тийм ээ агшаа? Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдрийнхөө сонссон үлгэрийг сайтар тунгаан бодоод өөрсдийнхөө юу сурсан тухайга ээжээрээ дамжуулан, ааваараа дамжуулан, эгчээрээ дамжуулан, за мөн эмээ өвөөгөөрөө дамжуулан багш руугаа илгээгээрэй. За баярлалаа хүүхдүүдээ. Баярлалаа хүүхдүүдээ.